Чандман Эрдэнэ. Монгол хүн бүр амьдралд итгэж усыг Эрдэнэ мэт хүндэтгэн дээдэлж иржээ. Уул усандаа сүсгэлэн мөргөж, ундаасан ус минь, угаасан ус минь гэж дээдлэн дууддаг байв. Өвөг дээдсүүд юу их чухал уу гэдэг энэ асуудал дээр хамгийн гол юм ярьдаг байхгүй. Тэр нь бол Чандман Эрдэнэ гэдэг асуудал. Энэ бол ус. Хэрвээ ус байдаггүй бол тий гिचнээ шилэн байшин бариад яах юм, гिचнээ тансаг өөрөө таслага тавьж, гिचнээ одоо мебель тавилга авчир тавиа яах юм хуураа тий. Тэгэхээр усгүйгээр хүн хэдэн хоног амьдрч чадахгүй гэдэг шиг яг тэр одоо сайхан тансаг орчинд хэрвээ ус байхгүй бол удаан бид нар тийм жаргалтай тавтай төгтөө байж чадахгүй байна. Чандман Эрдэнэ гэдэг бол усны химийн тавь юм. Монгол улсын нутаг дэвсгэрт цэвэр усны нөөц байсан. Байгаа. Байхгүй болгоч эрсдэлтэй. Усгүй болчихвол Монгол улсад хүн үлдэхүү энгийн хэрнээ эргэлзээ, тэнгэлзээ төрүүлэх асуулт. Асуултын хариултыг алс дэртэгээс биш, амьдралаас авах болчихжээ. Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай. Ундны усны хэрэглээнийхэн 90 гаруй хувийг гүнээс авч байна. Туулгын сав дагуух гүний худаг нь нийслэлийн иргэдийн ундаалах усны их үүсвэр. Усны хэрэглээ буурах ус өсч нэмэгдэж байгаа. Ийм нөхцөлд уух усгүй болох эрсдэл тун ойрхон байна. Яг ус угийн удирдах газраас хангаж байгаа усны хэмжээ бол 150 мянган метр куб усыг нийслэлийн хэрэглэгчид түгээж байна. За мөн одоо нийслэлийн туулгал дагуу байрлалтай энэ дулаан цэглэгээ станцуудын гүний худгууд, за мөн энэ гэр хороололд байгаа аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн гаргасан гүний худаг гэдэг энэ бүх усны хэрэглээг аваад үзвэл нийслэлийн хэрэглэгчид хоногтоо 300 мянган метр куб усыг гүний усыг хэрэглэж байгаа. Тогтоосон нөөцгээд 1988 онд одоо сайд нарын зөвлөгж явахд бол тогтоосон усны нөөцөөр л яваад байгаа юм л та. Энэ бол 230 мянган метр куб хоногт ийм хэмжээний усыг бол Улаанбаатарын туулгын савгаас авч ашиглаж болно гэсэн дүгнэлтүүд байгаа. За энэ дээр нь нэмж одоо дээд их үүсвэр гээд гашуурт их үүсвэр гээд бас тодорхой хэмжээний их үүсвэрүүд нэмэгдэж байгаа. За энэ бол нөөц талаас. Ер нь туулгын сав газар гэдэг бол зөвхөн Улаанбаатар хот биш юм л да. Төв аймгийн 100 мот хот, тэгэд нийтдээ 5 аймгийн 30 гаруй сум ингээд энэ том нэг сав дотор байна. Тэгэхээр ерөөсөө ус бол савн дотор л байдаг, савн дотроо бүрэлддэг. Тэр сав маань хэрвээ хоосрох юм бол мэдээж хэрэгтэй хоосон савн дотор амьдрал байхгүй. Ийм цаг ойрхон байна. Эцэс төгсгөлгүй мэт аашлах шаардлага бидэнд алга. Ирээдүй хойчон уух устай үлдээхийн тулд өнөөдрөөс өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх цаг болжээ. Энэ тоо бол Монгол улсын байгалийн усны нөөц. Нүднийх нь цэцгийн мэт хайрлан хамгаалах Чандман Эрдэнэ. Өнгөрсөн хугацаанд бид энэнийг хамгаалж чадсан уу? Бид усандаа яаж хандаж ирсний бодит жишээ хатан туул. Туулгын усны урсах төвшин ундраг бүхэн нь 50 жилийн өмнөхтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Туулгын усны төвшин жил бүр буурч байгаа нь нэг талаас нь дэлхийн дулаар л нөлөөтэй. Нөгөө талдаа бол монголчуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Өнөөдөр туулгал Улаанбаатар хотын хүн амын хог хаягдал. Томоохон үйлдвэрлэлийн бохирдлоор ундаалж байна. Цэвэр усыг авчгаад эргээд бохир ялгдсан бид туулж зутгаж байгаа нь гашуун үнэн. Арсны үйлдвэрүүдийн нийлүүлж байгаа ус стандартын шаардлага хангахгүй өндөр бохирдолтой ус харьгаа цэвэрлэх байгууламжтайгаар очиж байна. За тухайн цэвэрлэх байгууламж нь шаардлага хангалттай цэвэршилт хийж чадахгүй байна. Техник технологийн хоцрогдолд орсон. Инээсээ болоод маш өндөр бохирдолтой ус Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж руу очдог. Тэгээ энэ төв цэвэрлэх байгууламж нь өөрөө ахуйн бохир усыг цэвэрлэх ийм зорилттой байгууламж. Тэгэхээр өнөөдөр үйлдвэрийн химийн бохирдол давмгаас ийм ус очиж байгаа болохоор энэ төв цэвэрлэх байгууламж маань өөрөө бохир усаа
цэвэршүүлэх чадваргүй болчихж байгаа. Ингэснээр сүүлийн жилүүдэд бол одоо туулгал руу нийлүүлж байгаа усны чанар бол одоо стандартын шаардлага хангахгүй өндөр бохирдолтой усыг туулгалд нийлүүлэх ийм нөхцөл байдал үүссэн. Ердөөсөө энэ төрийн бодлоготой ч бас холбоотой байж мэдэх юм. Би бол сүүлийн үед бол гайхдаг болсон. Өөрөөр хэлбэл бүх нөгөө байх ёстой тэр бүтцийн хувьд нь бол бүгдийг нэвдэд туссан байхгүй. Тэгэхээр зэрэг одоо энэ ус хинтээ очиж ямар одоо байгууллагатай очиж явах юм бэ? Би сайн мэдэхгүй байна. Туулгал дээр далан барих, за туул усан зохицолбор барих энэ асуудал бол 1980-ад оноос эхэлж яригдсан. За сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэй яригдж байна. Одоо энэ далан байгуулах үйл явц маань өөрөө 5-аас 7 жил шаардлагатай байдаг. Тийм учраас өнөөдөр бид энэ асуудлыг ярьж ажиллаа эхлэхгүй бол одоо нөгөө усны гачигдалд орсныхоо хойно одоо бид далангаа барина, гадаргын усыг онд ахуйдаа ашиглана гэж явах маань цаг оройтсан асуудал болох гэдэг. Худгийн усны түвшин доошилж байна энэ гэхээр энгийн хүний нүдэнд бас харагдахгүй учраас эхлээд бол хүн ерөөс энд үнэмшдэггүй, итгэдэггүй тийм юм байдаггүй гэж маргадаг байсан. Одоо бол энийг харин хүлээн зөвшөөрсөн байгаа. Бидний нүдэн дээр үзэгдэж байгаа нэг бодиттой энэ усны хомсдол нүүрлээд байгаа бодит жишээ бол туулгал ширэгдэх те. Хаан ширэгдэх гэхээр яг энэ Улаанбаатар хотын суурьшлийн бүсэд төвийн их үүсвэргээд одоо Дүнжин гар худалдааны төв гэж байдаг маршлийн гүүр байна. Тэр хэсэгт нэг хэсэг ингээ хураа сайр болдог. За тэгээ жоохон доошоо явж байгаад энэ станцын уртлаар бас хураа сайр болдог. Энэ юуг харуулж ийнү гэвэл ерөөсөө л одоо наад Улаанбаатар хотын чин доор байгаа газрын доор ус нь хөрөлцөхгүй болж гин шүү. Та хэд мэн одоо усны гачаалд орох нь байна шүү гэдгийг байгаль өөрөө энэ харангийг дэлдээд байгаа. Энэ нөөц бол Улаанбаатар хотод бол бүр газар дор байгаа гүний ус 500 м гэдэг чим тэрнээс доош гүнд бол ус бол байхгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын одоо гүний газар дорх ус гэдэг бол үндсэндээ 30-аас 70 м гүнд байгаа. Энэ одоо туулгын сав газрын хурдс үүссэн ийм газар дорх усны нөөцөс бүрдэж гинэ гэсэн ийм одоо асуудал байж идэг. За энэ дээр манай гидрологчдын судалгааг бол бас хийгээд Улаанбаатар хотынхаа нөөцийг одоо бид бол энэ хөдөлгөөнд нөөцийг яг 20 жилд нэг удаа дахиж тодорхойлж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр өөрөө нөхөн сэргийгдэн. Тэр нөхөн сэргийгчийн хугацааг нь бол бид нар бас аваад хэрэглээ асрах өндөр болчих юм. Нөхөн сэргийгдэх чадвараас чадамжаас нь өндөр хэрэглээ авчих юм бол одоо энэ бол асуудал бол үүснэ. Өнөөдөр цэвэр усны маань үн хэтэрхий бага байна. Цэвэр усны үн бага. За бид нэр саарл усыг цэвэршүүлээд гаргах зардал маань өртөг маань өндөр болно. Тэгэхээр өнөөдөр хамгийн бага өртөгтэй цэвэр усаа кранатнаас аваад одоо машинаа угаачих бүх юмдаа энийг ашиглах нь за одоо хэрэглэгчтэй хувьд л эдийн засгийн хувьд ашигтай болчихж байгаа. Гадаргын ус хурд тунцаар тэжээгддэг. Монгол улсын томоохон голын 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хинтийн руу хөвсгөлийн улсын өндөрлөг хэсгээс их авч усны нөөцийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ нь уулархаг бүс нутагт хурд тундас илүү ордогтой холбоотой. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол улсад унах хурд тундсын хэмжээ буурах болсон. Энэ нь томоохон гол нуурын усны түвшинг буурахад нөлөөлж байна гэхэд болно. Хурд тундас маань тодорхой хэмжээгээр хөрсөндөө нэвчээд ургамал ургах нөгөө ногоорох ногоо гарах энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Нэг хэсэг нь бол дээшээгээ ууршина. Нөгөө орсон хурд тундасны чинь дээшээ уурших нь бас муу юм биш. Уурших хэмжээгээр бидний амьдарч байгаа орчны нөгөө хуурашилт, тоосчлт багасдаг. Тэгэхээр энэ хурд тундас гэдэг бол үнэхээр байгаль дэлхийгээс биднэрт өгч байгаа хамгийн том одоо баялаг олз сургуультай юм байгаа. Дэлхийн одоо дулаар л энэ хөлөмжөйтэй хамааралтай тийм ээ. Энэ дэлхийн дулаар л үүснээр ерөөсөө тэр мөнгө зэвдэг гэдэг зүйл маань маш эрчимтэй хайлж эхэлж байгаа Монгол орны хувьд бол энийг ноцсон судалгааны үзүүлэлтүүд байдаг юм лээ. Одоо ч гэсэн хайлж явагдаж байгаа тэрнийг бол яг тодорхой хэмжээгээр нь яг хэдийн бол мэдгүй. Тэгэхээр бол 50% хэрвээ тэр мөнгө зэвдэг маань хайлах юм бол одоо бидний гадаргын ус тийм ээ хэрэглээд байгаа гадаргын ус гэдэг зүйл маань хэмжээ нь эрс буурна. Тэр мэдээж тэр гүний ус, гадаргын ус хоёрын хоорондоо сүлбээ нь ямар байдаг юм бэ гэхээр гадаргын ус гэдэг зүйл маань бороо ус, гадны нөлөөгөөр бид нэр одоо тэр гадаргын ус маань төлжөгдөж чинь тийм ээ. Гэхдээ тэр тухайн жилд нь ган гачигтай байх юм бол тэр гадаргын ус маань гүний уснасаа авч тэр
өөрийгөө тижээж идэг. Хот суурин газрыг ингээд их хэмжээгээр бариад одоо манай нийслэл хочиг ийм төвлөрөл тий хаа сайгүй байшин барилга, хаа сайгүй засмал зам, хаа сайгүй ингээд засмал нөгөө асфальтын тоглоомын талбай гэдэг ч юм уу тий ингээд бетондчих юм бол нөгөө орсон хур тундс чинь хөрс рүүгээ нэвчиж чадахгүй тэр хэмжээгээр л нөгөө ногооролт байхгүй. Усыг бол байх ёстой энэ бол хишиг мэт ингэж бурханасаа хийсэн хишиг мэт ингэ боддог. Дараагаар нь хэрэгснийхэн дараагаар даанч уваагүй царайлдаг байхгүй. Тийм болохоор зэрэг одоо хүртэл туулгаалаад хар бараа одоо ус бохирдол усл явж илаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бол цаашаага байгалийнхаа жамаар цэвэрших тэр процесс бүр алдагдаад одоо лүнгийн гүүр дээр хүртэл бохирдолтой гарч байгаа байхгүй. Аягаар ус уух нэгэн байхад шанагаар хутгаж уух нь бий. Харин тооноор ундны усыг ууж байгаа нь ч бий. Энэ бүх хэрэглээнээс хамгийн их эрсдлийг дагуулах нь уул уурхай. Алт хөтөлбөрийн үр дүнгээр томоохон гол усны дөвшин багасж, зарим булаг шанд ширгсэн гашуун үнэн бий. Гэтэл усны нөөц багтай говийн бүс нутагт уул уурхайн томоохон орд илэрч ашиглаж эхлээд байна. Тухайлбал таван толгой, оюу толгой, цагаан сувраг, нарийн сухад гэх мэтийг нэрлэж болно. Эдгээр ордны усны хэрэглээг зөвхөн гүний нөөцөөс хангаад байж болохгүй. Ийм нөхцөлд говийн экосистем шууд аюулд учрах эрсдэлтэй. Уул уурхайн хувьд бол энэ саарл ус буюу бохир усаа цэвэршүүлээд эргүүлж ашиглах энэ асуудал бол одоо бас зарим газар хийгдэж явж байна. Бас ер нь боломжтой. Өнөөдөр бол технологи өдөрт хэдэн мянгаар төрж байна. Гэтэл бид нар энэ технологиос хоцорч байгаа байхгүй юу? Нэг хэсэг эрдэмтэд судлаачид маань ерөөсөө ингээд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй авч ашиглаж болно. Бүгдийг одоо газрын доорх усыг сурвалж аваад тэр уул уурхайн ашиглалтанд хэрэглэж болно гэсэн нэг юм төвширсэн юу. Нэг хэсэг эрдэмтэд судлаачид тавьдаг. Нөгөө нэг хэсэг нь болохоор одоо иргэний нийгмийн байгууллага гэдэг ч юм уу тий илүү одоо нөгөө байгаль хамгаалах чиглэлийн ийм байгууллагууд болохоор ерөөсөө ашиглаж болохгүй. Ашигла бол одоо тэр газрын суун говь одоо ер нь хүнд байдалд орно гэсэн ийм одоо хитрхи төвширсэн хоёр юм руу яваад идэг л да. Би бол яг өөрийн одоо үтсэн онол дээрээ ингээд тулгуурлаад ярихтаж гэсэн уул уурхай маш сайн хөгжөөд үр дүнтэй хөгжүүлсэн одоо Австралийн баруун Австралийн тэрд очиод үцгэд бол тэнд бол уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай ашиглах хэрэгтэй тэр ашигт малтамд гэхдээ усны нөөцөө зөв яг одоо нөгөө тооцооны үндсэн дээр байгаль орчиндөө сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээнд шинжилгээ ухааны үндэслэлтэд тогтоосон энэ хэмжээнд л авч ашиглах хэрэгтэй. Газрын доорх ус сэлбэгдэх тэр одоо хугацаа бол маш их удаа 2000 3000 жил ч байт юм. Цэвэршүүлсэн ус гэдэг юм одоо энэ бохир усыг цэвэршүүлээд буцаагаад ашиглаж байгаа. Уул уурхайн тэр олборлох үйлдвэрлэлийн явцад бол хөрс ухгаар хөрсөн дээрс асар хэмжээний ус гарч ирдэг. Тэр усыг тусгай нууранд хадгалаад чим ашигладаг энэ хэрэглээ бол шал өөр хэрэглээ байна. Тийм учраас энэ уул уурхайг болж игэл эргэлтийн системтэй. Тэр одоо баяжуулсан усаа буцааж эргүүлж ашигладаг юм эргэлтийн системд оруулах асуудлууд бол чухал байгаа л да. Энэ бол зарим үйлдвэрүүд одоо тэр юуны ухаан хотын одоо үйлдвэрүүд гэх юм бол үндсэндээ усаа бол 90 гаруй хувь эргүүлээд ашиглаж байна. Эднийн үйлдвэр бас одоо 90 орчим хувь ашиглаж байна. Дархны нэхэн үйлдвэр бол 70-80% дээр усаа эргүүлээд ашиглаж байна. Ийм байдлаар үйлдвэрүүд бол усныхаа асуудыг эргэлтийн системтэй байдаг. Нэг тийшээ бохирдуулж хайдаггүй. Ийм одоо механизмнуудыг сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй болчихж байгаа. Ингээм бол ерөөсөө асуудал хүндрээд байх юм бол байхгүй. Усгүй бол амьдрал үгүй. Цамаан үрэлгэн хэрэглээнээс татгалзаж өөрчлөлтийг өнөөдрөөс илхэн ач холбогдол маш их. Наанд жил саарл усны хэрэглээг нэвтрүүлэх шаардлагатай. Тэр дундаа уул уурхайн зарим үйлдвэрлэлд энэ чухал юм. Хүний ялалцтай холилдоогүй тэр усыг л саарл ус гэдэг байгаа юм. Нөөц хөрөхгүй болцсон. Хэрэглээ бол өсөж байгаа. Одоо 328 мянган метр куб болно гэдэг ингээд аваад үзэхээр бол цаана нь бол 100 гаруй мянган метр куб ус бол хаанаас авч яаж хангах юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ бол цэвэр усны хувьд. Тэгэхээр бид энэ дээр юу яаж ийм нөхөр бол эдэмтэд бол өөр өөрөөсгөөс л харж байгаа. Миний хувьд бол яаж нөхөр энэ саарл усаа буцааж ашиглаад ус хэмнэлтийн технологи нэвтрүүлээд өнөөдөр хэрэгжилж байгаа тэр одоо орон сууцнд хэрэгжилж байгаа 200 литрийг 100 литр болох болцоотой.
Монгол улсад ондны ус буюу цэвэр ус ямар ч үнэгүй. За өнөөдөр бид нэр усны мөнгө гэд манай хэрэглэгчид төлж байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр бид нар зөвхөн л энэ усыг гүнээс аваад та бүхний одоо карантинд та бүхний хэрэглээнд тавьж өгж байгаа энэ үйлчилгээний үн тариф юм байна. Усаа аль болохоо зэрэг үр ашигтай л одоо бид нар хэрэглэх ёстой юм. Зүү зохистой ашиглах ёстой юм. Яадвал галтгооны өрөөс гарч байгаа, шүгшүүрээс гарч байгаа, угаагуураас гарч байгаа, угаалгын машинаас гарч байгаа усыг цэвэрчлээд бид ногоон байгууламжтай юм нойлд ашигладаг энэ хэрэглээг л сайрал усны хэрэглээ гэж байна. Ядаж гоожж байгаа усны одоо хажуугаар хаагаад өнгөрдөг байх, сэтгэлгээтэй байх хэрэгтэй тийм үү. Орж байгаа хур морооны усыг ядаж алган дээрээ тосоод аваад нэг цэцгэн дээр авчиж тавьчихсан ч гэсэн хэрэгтэй болоо гэж бодож байна шүү дээ. Арширны үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэдэг энэ цэвэрлэх байгууламжийг зайлшгүй шинжил сайжруулах. За одоо сүүлийн үед яригдж байгаа бас энэ арширны үйлдвэрүүдийг нийслэлээс гаргаж эмээлтэд шинэ аж үйлдвэрийн парк байгуулъя. За энэ асуудлууд ингээд шийдэгч бол бас тодорхой хэмжээгээр асуудал шийдэгдэн. Дээр нь энэ төв цэвэрлэх байгууламж маань өнөөдөр хүчин чадал нь хүрэлцэхгүй болсон. Тэгэхээр шинээр зайлшгүй орчин үеийн шаардлага хангасан ийм цэвэрлэх байгууламжийг барих шаардлагатай болж байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр усаа ингэж бохирлох энэ асуудал дээр бол онцгой анхаарах ёстой юм. Өөрөөр хэлбэл энэ дээр одоо төрийн бодлого үнэхээр өгүүлж байгаа. Өшөө дээрээс нь энэ дээр нь технологийн бодлого бас байх ёстой байна. Тэгээд өшөө хүний хариуцлага байх ёстой. За хөрсний ус гэдэг асар хэмжээний усуд байна. Энээрээ бид бол одоо цэвэр усаараа нөгөө машина угаагаад, шалаа угаагаад, байлгын шавраа зуураад ингээд бүхэл юмд цэвэр ус ашиглаад байна шүү дээ, тийм ээ. Энэ хэрэглээ жоохон багасгаад тэгээд хөрсний усыг цэвэршүүлээд ашиглах юм бол 30 мянган метр куб ус ашиглах бололцоотой. Ингэх юм бол 2050 он хүртэл Улаанбаатарын усын асуудал шийдэх юм уу? Гарцууд аягүй олон байна. 2015 онд бид нар шинэ 250 мянган метр кубын том цэвэрлэх байгууламжийн зураг төсөлтөй болно. За төлөвлөж байгаагаар бол 16 оноос шинэ цэвэрлэх байгууламж барих энэ ажилдаа орно. Тэгэхээр шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар туулгалд нийлүүлж байгаа ус бол стандартын шаардлага хангасан цэвэршүүлэлт сайтай ийм ус нийлүүлэх бололцоотой. Ингэснээр туулгалын экологийн асуудал бол бас сайжраад цэвэр ус нийлүүлэлтэд явах боломжтой болох юм байна. Өөрөөр хэлбэл технологиг одоо морь байна гэх юм бол бид нэр аль хэзээ морьноосоо очиж босч чадахгүй байж байгаа. Өнөөдрөөс эхлэн усаан зөв хэрэглэж байгаль хайрлан хамгаалцгаая. Ус бол чандман эрдэнэ. Усыг бид хэрэглэхээс өөр сонголт байхгүй. Цаашдаа өдөр тутмын амьдралдаа бид усыг хэрэглэхдээ зөвхөн хэмнэх, гамнах, аль болох бохирдуулахгүй байх гэсэн энэ зарчмыг баримтлах хэрэгтэй юм байна гэдгийг та бүхэн нэвтрүүлгээс олон эрдэмтдийн ярианаас судлаачдын ярианаас ойлгож авсан баха. Усыг бид та бүхнийг бага хэрэгэл, нэг бол бүх хэрэгэл гэж уриалсангүй. Усыг хэрэглэхдээ зөвхөн цаашдаа хэрхэн зүй зохистой ашиглах уу? Зохистой хэрэглээг хэрхэн төлөвшүүлэх вэ? Үүний тулд бид хамтдаа юу хийх ёстой юм бэ? Хүн болгоноос юу шалтгааллах вэ гэдэг энэ ойлголтыг энэ нэвтрүүлгээс та бүхэн авч чадсан бол өнөөдрийн бидний энэ багийн нэвтрүүлгийн бэлтгэсний зорилго биелж та бүхэндээ усны үнэт чанарыг ойлгуулах гэж зорьсон итгэл сэтгэл маань та бүхэнд хүрэх юмаа гэж бодож байна. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай.